За сайн бацгаана. За хэрвээ та жижиг нөлөөлөлтийн сан төсөл өгөх гэж байгаа бол юуны өмнө төслийн шаардлагыг мэдэх хэрэгтэй. За ямар шаардлага байдаг вэ? За юуны өмнө бизнес төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа компани танилцуулга, төслийн одоо удирдагчийн танилцуулга бол бичигдэнэ. За мөн бизнес төлөвлөгөөний хамгийн гол суурил зах зээлийн судалгаа байдаг. Тэгэхээр танай бүтээгдэхүүн үйлчлэгээ бусад ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад юугаараа ялгаатай, давуу талтай, за зах зээлийн хэдэн хувийг эзлэх гэдэг тухай чинь, за мөн хүний нөөцийн төлөвлөгөө буюу одоо хэдэн хүн ажиллаж байгаа, шинээр хэдэн хүн ажлын байраар хангагдах вэ гэдэг тухай чинь, за мөн одоо маркетинг буюу одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ яаж борлуулахын үн, идэвхжүүлэлт, хуваарлт ямар байх вэ гэдэг тухай бичигдэнэ. За хамгийн сүүлд нь санхүүгийн төлөвлөгөө. Тэгэхээр бизнес төлөвлөгөөний хэсэг бүр хоорондоо холбоотой байгаа. Тэгэхээр орлого ямар байх вэ, зардал ямар байх вэ, үр ашиг болон мөнгө урсгал ямар байх вэ гэдэг чинь, за хамгийн сүүлд нь хөрөнгө оруулалтыг өгөөж анхны хөрөнгө оруулалтаа хэдэн жилийн дотор нөхөх вэ гэдэг тухай чинь. За ингээд энэ бүгдийг бичсэн байвал таних жижиг нөлөөдрийн сан